энэ Монгол ардын намаас баталсан энэ ардын намын хөтөлбөр ганц ерөнхий сайдын биш 20-50 гээд хөгжлийн хөтөлбөр дээр бүтэн суулаа. Сүүлийн 10 жил ардын нам засаглахдаа энэ 20-50 ямар зүйл заалт хэрэгцсэн. Юу болсон бэ гэхээр бүх хөтөлбөр нь бүгдээрээ авилгалж иржээ. За энэ дээр ингэж байна. Улаанбаатар хот ба дагуул хот. Өнөөдөр Улаанбаатар хот юу болсныг та бүхэн мэдж байгаа. Түгжээн дарга нарын бизнес. Утаан дарга нарын бизнес. Утаагийн шахмал түлш нь өөрөө шахааны бизнес. Улаанбаатар хот дээр болж байгаа хамгийн сүүлийн энэ туулын хурдны зам нь өөрөө авилгалд идэгдсэн байна гэд ерөнхий сайд нь зогсоочихсон. За ингээд Улаанбаатар хотынхын ардын нам хоорондоо хоёр хуваагдаад нэгнийхээ хідэн их найд хідэн тэр бүмийн хулгайг хэл мэдээл постоор дүүсэлт ажилтаа болсон. Сүүлдээ Улаанбаатар хотын иргэдийн хурал нь сард нэг удаа цугларч авилгалаа хоорондоо ярьдаг сайн дөрвөн хүлэг болсон. Түгжрэл, гацаа бүгдээрээ Улаанбаатар хотын бизнес болж өрсөн. Монгол ардын нам 10 жил сүүлийн 10 жил бид бүхэнд амлажээ. Амар тайван аюулгүй нийгэм гэж. Амар тайван аюулгүй нийгмийг бүтээсэн юм бол нялх хүүхэд нь нөхөн дор насвард юм уу? Амар тайван аюулгүй нийгмийг бүтээсэн юм бол 10 жилийн хүүхдүүд жавлаа нэг ингэж сууд юм уу? Амар тайван аюулгүй нийгмийг бүтээсэн юм бол орон сууцны гадаа удмаар нь хүүхдийн алхах зам байхгүй, хүүхдүүд нь автослоор насвард юм уу? Ингээ болохоор тэр амар тайван аюулгүй нийгэм хаана байгаа юм бэ? Дахиад Монгол ардын нам сүүлийн 10 жил бид бүхэнд амласан байна. Амьдралын чанар ба дундаж давхраг. Амьдралын чанар ба дундаж давхрагтай нийгмийн ахын дүүд нь тэтгэврээ нэмья гэд ордон тойрж жагсаал хийх юм уу? Амар тайван аюулгүй нийслэл хотод махны мөнгө ийм өндөр байж махны мөнгөний хулгай хайчваа гэж эрх баригчид хоорондоо хэрүүл хийх юм уу? Амьдралын чанар сайтай дундаж давхрагтай газар татвар нь 40%, иргэдийнхэн цалин амьдралд хүрэхгүй байдаг юм уу? Манай монголчууд нийслэлийн бүгдээрээ мартаагүй гэж бодож байна. Эцэстээ та бүхэн хардаа энэ болгоны үр дүнд өнөөдөр засаглалын юу гэж вэ? Энд сайн засаглалыг, шудраг засаглалыг, авилгалгүй засаглалыг бий болгоно гэж амласан байна. Засаглалын нэг нь шүүх засаглал. Өнөөдөр авилгалын индексээрээ бид бүхэн 20 байр, 30 байр ухраад хойшлоо дарахад түүнтэй тэмцэх ёстой хувь шүүгийнхэн байгууллагууд тийм сайн ажилласан болоод ерөнхий шүүгчээ 6 жилийн хугацаатай сунгана гэдэг юм. Сунгах хуулийн төслийг дэмжиж үндсэн хуулийн цэцэн тэрчээ хуулийг өөрчилж гаргалгаа гаргаж өгöd юм. Өнөөдөр шүүх засаглал нь тэр чигтээ авилгалын хөнгөлийн эзэдийн хаан боолн болсон юм шүү. За засаглалын нэг хэлбэр их хурл. Та бүхэн их хурлыг хардаа өдөр болгоны чуулган дээр зөвхөн хулгай хэрүүл. Байнгын хороодууд нь дандаа хулгай хэрүүл. Тэнд хөгжил дэвшил ажлын тухай яриа байхгүй. Хинийгээ хулгайч гэж цовхгүй гэдэг зүйл. Засгийн газар хараа. Сүүлийн 2 жил 3 засгийн газар солигдлоо. Энэ сайн засаглал. 3 засгийн газар яах гэж солигдож байгаа юм? Энэ авилгалын мөнгийг хэн авах вэ? Авилгалын хөнгөлийн эзэн хэн байх вэ гэдэг ийм хэрнэл дотор орсон байна. За ингээ энэ бүгдээс дүгнэхээр нийслэлийн ардсан одоо яах ёстой? Яг үнэн авилгал хулгай дээрэнтэй хариуцлага тооцож чадах цорын ганц хүчин бол ардчилсан нам. Ардчилсан нам гэдэг нам чинь тэртээ 35 жилийн өмнөөс байгуулагдахтаа сүүлийн 400 жилийн турш монголчуудын хүссэн хүлээж өөрсдөө тэмцлэр байгуулсан цорын ганц улс төрийн хүчин. Тэр энэ анхнаасаа тэмцэлтэй байсан шиг хулгай дээрэнтэй гудамд байхдаа ч тэмцдэг байсан, өдөртөгчөө ахуулж явахдаа ч тэмцдэг байсан, түүнээс хойш тэмцдэг байсан. Энэ тэмцлийн гал бадамлах ёстой. Энэ буруу хулгай бүхэнтэй бид нар сүүлдээ бүр ингээд тасаа сурчлаа. Сүүлдээ хулгай бүр ингээд соёл болж эхэллээ. Бүгдээрээ хулгайг нь мэдсээр ээжж өгөө сонсдог боллоо. Тэгээ энэ болгонтой бид бүхэн бүгдээрээ тэмцэнэ. За тэмцэхдээ тэмцэнүүхээр бид бүхэн нийслэлийн ардсан дээр бодлогын зөвлөлүүдэд хуваагдсан, бодлогын зөвлөл маань өөрийн чиглэлээр ажилласан. Одоо энэ зуны 3 сард Улаанбаатар хотын иргэн болгон хороо болгон бүх хүмүүс бүгдээрээ таны хороо, дүүрэг аль байгаа газартай холбогдолтой авилгалын мэдээлэл бид бүхэнд ирүүлээч. Бодлогын зөвлөлийн болгон дээр чинь ажиллана. Бид нар нийслэл хот дээр байгаа бүх мэдээллүүдийг бүгдээрээ цуглуулна гэдэг энэ үндсэн чиглэл гарсан юм а.